гишүүний хуульд цагаан цаасан дээр хараад бичсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлыг хөөж хуулийн төсөл санаачилж байгаа асуудал. Гуравт нь энэ асуудлаас үүсэж байгаа хор уршигын талаар саналаа хэлэх гэсэн юм аа. Тэгээ энэ хуулийн төслийг бол дэмжихгүй байгаа гэж нэгдүгээр хэлмээр байна. Хэрв улсын хурл энэ хуулийг улсын хурлын тухай хуульд улсын хурлын гишүүний онцгой бүрэн эрхт заасан энэ асуудлыг ингэж өөрчлөх юм бол дахиад үндсэн хуульд өртсөн асуудалд орно. Үндсэн хуульд бас улсын хурлаас томилох, огцруулах албан тушаалтанд ерөнхий сайд засгийн газрын гишүүд бас орцсон байна. Тэрийг нь улсын хурлын тухай хуулинд задлаад оруулсан байна. Тийм учраас энэ хууль зөрчилдөг улсын ард түмнээс сонгогдсон улсын хурл нь эсвэл улсын хурлын гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд садаа улсан энэ хуулийн төслөө буцаад татаж аваач гэж ингэж хэлэх байна. Би сая улсын хурлын хамгийн газрын хуулийн гэлтсийн ажилтнаас асуугаад байж байна л да. Байнгын хорооны дарга бол байнгын хороон дээр хийх ажил нь бол улсын хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явагдах ёстой. Даргын зөвлөлөөс энэ асуудлыг хилцээгээд шийдсэн бол хилцэх асуудалд орох уугүй юу гэдгээр санал хураалгах ганц заалт байхгүй. Энэ утгаараа байнгын хорооны дарга улсын хурлын гишүүдийн бүрэн эрхэд халдсан байна. Дараа нь улсын хурл өөрөө 7 хоногийн дотор хилцэх ёстой. Энэ бас үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Үндсэн хууль нь улсын хурлын тухай хууль нь засгийн газрын тухай хуулинд кабинет гэсэн ганц ч үг байхгүй. Ерөнхий сайд намын дарга заавал байна гэсэн ганц ч үг байхгүй. Тэгэл одоо заримдаа Герман тэгдэг, энэ тэгдэг гэж яриад байгаа. Тэр ажлаа дуусгаад үндсэн хуулиа баталсан байхгүй юу? Заримдаа хаанхын парламентд сууж байгаагаа бас ойлгох хойч гэдэг. Арай Канадын биш байгаа даа гэж ингэж бодож байна. Тийм учраас энэ өөрөөр энэ арчаагүй улс төрийн албан тушаалтан байнгын хорон дарга нь хууль зөрчдөг, давхар нь зөрчдөг. Хилцэх асуудлын жагсаалтанд оруулна гэсэн тийм эрх чуулганы дэгийн тухай хуулинд байхгүй Сүхбаатар дарга тийм. За энэс болоод юу болж байна гэхээр өнөөдөр Монголын хамгийн үнцэнтэй авилга оюутлогоо 1.816 тэрбум долларын өртөө эхэлж байгаа. Өдөр минутанд хүн тооцогдож байгаа. Энэ дээр улсын хурл 57 дугаар тогтоол батлан гаргасан. Хоёрт нь аюулгүй байдал байнгын хорооны тогтоол гаргасан. Энийг хэрэгжүүлгээд. Тэгэхэд хууль хэрэгжүүлэх үүрэгтэй ерөнхий сайд нь 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гэд улс орон даяар дэлхийд даяар зарлаад байж байгаа. Ингэснээр бид ямар байдалд орж ийн гэхээр хөрөнгө оруулагч танай засгийн газартай хамтраад мэдгдсэн энэ 57-т чинь хизээч өөрчлөлт оруулахгүй гэдэг ийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ийм хор уршигтай ийм шийдвэр гаргаж байгаа.